Hello guys, энэ хөвчлийг үзэж байгаа өглөө өдөр орой минь. Тэгээд өнөөдрийн бичлэгээрээ би өөрийнхөө YouTube channel дээр цаашдаа байнгын цуврал болж орох нэгэн контентыг эхлүүлэх гэж байна. Тэгээд энэ нь юу вэ гэхээр би өөрөө кино урлагийг маш их шимтэж, сонирхож, ухаж үзэх дуртай төрлийн хүн. Өмнө ингээд өөрөө үзсэн киноныхаа сэтгэлдлээ ингээд бичих юм уу аппликейшн дээр бичдэг байсан. Энийг өөрийнхөө чаналд одоо юм байнгын контент болгоё гэж шийдээд энэ хөвчлийг эхлүүлж байна. За тэгээд өнөөдрийн бичлэг рүү орцгоё. Тэгэхээр миний өнөөдрийн сонгосон кино бол өнгөрсөн 24 оны 9 сарын 27-нд нээлттэйсэн DreamWorks студийн ээлжид нэгэн original animation The Wild Robot гэдэг кино байна. Энэхүү киног сонгосон шалтгаан надад анханасаа трейлерээс ахуулаад амар их таалагдсан. Тэгээ надад амар хүлээлттэйсэн болохоор би яг зөв цаг үед нэг ингээд гоё мэдрэмээр санагдаад ингээд үзгээд ингээд хадгалсан байсан. Тэр бүчин саяхан нэг 7 хоногийн өмнө болсон. Тэгээд өнөөдөр яг бичлэгээрээ надад таалагдсан болоод таалагдаагүй. Тэгээд төгсгөлт нь Letterboxd аппликейшн дээр 5 одоос хэдэн оноо гэсэн бэ гэдгээ танилцуулах байгаа. За юун түрүүнд энэхүү бүтээл дээр ажилласан 3 бүтээлчтэй дуртахын зүйтэй гэж бодож байна. Тэгээд хамгийн түрүүнд киноны хаа найруулагч Крис Сандерсыг онцолж байна. Тэрээр бидний маш сайн мэдэх хайртай Lilo and Stitch, How to Train Your Dragon, тэгээд сүүлд Cruise гээд ийм цуврал болсон алдартай ашиг орлого сайтай ийм уран бүтээлүүдийг бидэнд хүргэсэн ийм сайн уран бүтээлч байна. Дараагийн юм гэвэл хөгжмийн найруулагчаар ажилласан Chris Bowers найруулагч байна. Энэхүү уран бүтээлээрээ Chris Bowers найруулагч удахгүй болох гэж буй Оскарын наадамд нэр дэвшсэн байгаа. Киноны маань гол дүрүүдэд Lupita Nyong'o жүжигчин, хүн бүхний хайртай Pedro Pascal жүжигчин, тэгээд шинэ залуу Kit Connors гэж жүжигчин дуу оруулсан байна. Харин туслах дүрүүдэд Домогт жүжигчин Mark Hamill, тэгээд Bill Nighy cameo маягаар баг зэрэг жижигэн дүрд дуу оруулсан байгаа. Киноныхаа үйл явдлыг маш богинохноор ингээд товчхоноор тайлбарлах юм бол Rosum 7134 гэх нэг робот зүгөө арал дээр хаягдаад тэрхүү арлын зэрлэг байгаль болон ан амьтдтай хэрхэн дасан зохицож буй мөн нэгэн өнчин нугасны дэгдэхэд хэрхэн ээжийн дүр ээж нь болж буй тухай маш юм халуун дулаан уур амьсгалтай уран бүтээл байсан. Хамгийн түрүүнд надад таалагдсан зүйлүүдээс эхлэе гэж бодож байна. Тэгээ хамгийн түрүүнд миний маш их магтмаар байгаа, цаашаа байгаа зүйл бол энэхүү киноны хөгжим байгаа. Тэгээ би өмнө дурдсанчлан Chris Bowers найруулагч энэхүү бүтээлээр аль хэдийн Оскарт нэр дэвшээд байгаа. Тэгээд энэ тэрнч энэхүү бүтээл хэр сайн болсныг илтгэж байгаа байх гэж бодож байна. Харин миний хувьд бол киноны маань зохиол бол нэг тийм онц содон ийм шинэлэг зүйл бол биш. Ер нь бол бидний маш сайн мэдэх ийм танил стори байгаа. Гэхдээ тэрхүү мөчүүдэд яг ийм emotional үеүүдэд тэрхүү хөгжмүүд маань яг тухайн моментыг 10 дахин илүү ийм emotional гүн тусгаад амар сайн нөлөөлж чадсан гэж миний хувьд бодож байна. Дараагийн миний надад таалагдсан зүйл гэвэл дуу оруулалт байна. Гол дүрд Lupita Nyong'o жүжигчин үнэхээр гайхалтай дуу оруулсан. Тэгээд хүмүүс Black Panther, Us тэгээд энэ жил бас өнгөрсөн жил бас Quiet Place-ийн нэг шинэ кинонд гол дүрт тоглосноор сайн мэдэх байх. Энэхүү кинон дээр ийм робот мөртлөө ийм таалагдмаар тийм дулаан уур амьсгалтай ийм роботын дуу хоолойг маш чадварлаг гаргасан гэж бодож байна. Тэгээд хамгийн ойрын төстэй жишээ гэвэл Big Hero 6 гэдэг анимашн байдаг. Тэрэн дээр Baymax гэдэг робот шиг тэрнтэй айгуу төстэй санагдсан. Дараагийн дуртах хүн гэвэл мэдээж Pedro Pascal. Тэгээ миний бас маш олон хүмүүсийн хайрыг хүртсэн маш сайн жүжигчин. Тэгээд энэхүү
уран бүтээл төр ч гэсэн маш сайн перформанс үзүүлж чадсан гэж бодож байна. Тэгээ миний хувьд Педро Паскал жүжигчнийг уран бүтээл бүртээ яг ийм өөрөөрөө тухайн дүрээ ингэж сайн амтуулж чаддаг жүжигчин гэж боддог. Тэгээ яг энэхүү анимашн төр ч гэсэн сонсох юм бол яг Педро Паскалийн хоолой байгаа ч гэсэн яг ингээд дүр нь бол ингээд тэр ийм залтай ийм зөвүүн санаатай ийм үнэгний дүрийг бол маш чадварлаг гаргаж чадсан гэж бодож байна. Хамгийн сүүлийн таалагдсан зүйл гэвэл одоо миний хойно харагдж байгаа энэ Spider-Man-ы анимашн гарснаас хойш ийм төрлийн стайлын анимашн маш ихээр гарч ирсэн. DreamWorks студич гэсэн яг өмнө Puss in Boots Last Wish гэдэг анимашн яг иймэрхүү стайлаар хийж исэн. Wild Robot анимашныг ч гэсэн энэхүү стайлаар хийсэн надад маш их таалагдсан. Би өөрөө энэ стайлд үнэхээр хайртай. Тийм болохоор нэм biasтай гэх юм уу. Зарим хүмүүст бол яг юм таалагдаагүй өнгө эсвэл харагдчихлээ. Гэхдээ надад бол анимашн маш их таалагдсан. За одоо харин таалагдаагүй хоёр зүйлийн тухай яриад бичлэгийнхаа төгсгөл рүү орцгоё. Хамгийн ихэнд надад баг зэрэг таалагдаагүй жоохон комплейн хиймээр байсан зүйл гэвэл хүү киноны манд pace яг үйл явдлын өрнөл хэтэрхий тийм хурдан байсан юм шиг санагдсан. Тэгээ яагаад вэ гэхээр би үзэж байх явцдаа кино маань яг дунд тавцаанаа яг орж явах үед би яг кино ингээд дуусчлаа дуусч байгаа юм шиг ингээд санагдсан байхгүй. Дуусчлаа гэж харсан чинь дахиад бүр 30-40 минутын үйл явдал байхаар нь би ингээд гайхаад яг юу гарах юм болоо гэд. Тэгээд яг хөө энэ миний комплейнийг яг зөвтгөж болох зүйл нь юу вэ гэхээр тэхүү кино маань амар олон ингээд өнцгөөс олон мессежийг бидэрт хүргэхийг хүссэн. Дороосом роботын талаас одоо нийгэмдээ гадуурхагдах ээж хүн хоёрын харилцаа ямар байдаг. Тэгээд хүүгийн талаас ямар байдаг, ээжийн талаас ямар байдаг. Тэгээд найзын харилцаатай одоо энэ үнэг робот хоёрын найзын харилцаа ямар байдаг. Тэгээд айгүй юм хүнлэг юм мессежүүдийг хүргэхийг хүссэн учраас нэг цаг 40 минутын энэ хүү бүтээлт бол айгүй шахуу байсан болов гэж бодож. Тийм учраас ингээд үйл явдлаа маш хурдан өрнүүлэх шаардлагатай байсан байх гэж би бодож байна. Тэгээ одоо миний сүүлийн таалагдаагүй бас комплейн зүйл бол яг тэр төгсгөлийн 30-аас 20 минутын үйл явдал байгаа. Энэ хэсэг нь маань баг зэргийн спойлертай учраас үзээгүй хүмүүс байвал үзчихэд орж ирээрэй гэж хүсэж байна. Ямарваа нэг уран бүтээл мэдээж одоо юм 3 act structureтай байдаг. Тэ эхний хэсэг дунд дөрнөл хэсэг одоо төгсгөлийн юм climax юм том юм болох хэсэг те. Тийм байдаг ч гэсэн энэхүү кинон дээр яг тийм заавал юм төгсгөлийн том конфликт юм асуудал байх хэрэггүй байсан шиг надад бол санагдсан. Ягаад хэрэнхүү кино маань амар юм emotional story явж ийсэн аа нэг дундуур нь юм хэрэгцээгүй юм хүмүүсийн бусад юм гаднах external юм юмнууд ороод ирэхээр жоохон илүүц санагдсан. Тэрний оронд юу байвал дээр байсан юм шиг санагдсан бэ гэхээр Bright Bill-ийг одоо нөгөө нүүдлээд явчихж байгаа шүү дээ. Тэр үеэрээ яг юу туулж байгаа хэрхэн тэр нугаснуудын дунд одоо нугаснуудын нийгэм дунд ингээд өөрийнхөө байр суурийг олоод буцаад эрэхтэй ингээд ийм бүгдийнхээ хүндлэлийг хүртсэн нугас болоод ирсэн байгаа. Тэгээ тэрийг яаж ингээд олсон бэ гэдгийг өшөө илүү ингээд өрнүүлээд аль болох одоо Росомос төр одоо сторигоо халдуулаад одоо тэр Росомтой буцаж уулзах уугүй юу гэдэг тийм теншнаар нь байлгасан бол тэгээд төгсгөлтнийг ингээд уулзаад ингээд сэтгэлийгөө хэлж байгаа ч юм. Тийм маягаар төгсөн бол бүр илүү юм emotional байх байсан болов гэж бодож байна. Тэгээд тэхүү кино маань ерөнхийдөө бол маш өндөр үнэлгээ үзэгчдээс ч шүүмжлэгтээс ч авсан байгаа. Тэгээд надад ч гэсэн ерөнхийдөө бол маш их таалагдсан, маш их олон emotional сэтгэл хөдлөсөн, олон тийм ухаарл харилсан тийм олон гоё мессежтэй. Тэгээд яг үзээгүй хүмүүс байх юм бол гэр бүлийнхэнтэйгээ эсвэл ойр дотны хүмүүстэйгээ үзээрэй гэж зөвлөе. Өөрийнхөө Letterboxd дээр энэхүү кинонд 4 од тэгээд зүрхтэй өгсөн байгаа. Зүрхтэй байна гэдэг нь илүү одоо special гэсэн үг.
Өнөөдрийн миний энэхүү цуврал контентын эхний бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийн цувралаараа уулзлаа. Түр баяртай. Bye bye.